ял аавн гингүүтэл шууд ингээл баримтлаг одоо тий хоригдоол хорих ял авчгаараа л ял бусдын ял биш гэж ойлгочдөг. Гэтэл энэ эрүүгийн хуулинд чинь ял гэдэг ял эрүүгийн хариуцлагыг чинь торгох, нийтэд тусдаа ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах эдгээр чинь ялын нэг төрөл واخгүй. Тэнгүүт нөгөө торгох ял авцсныгаа бол одоо ингээл торгуулаад өнгөрчихөж байгаа юм чинь ял биш гэж ойлгочдөг. Гэтэл энэ өөрөө Монгол Улсын нэрийн өмнөөс шүүхийн шийдвэр гараад шийдэх тогтоол гараад за энэ хөнгөн гэмтэл учруулж байгаа тохиолдолд 450 мянгаас сая 350 мянган хооронд торгох 240 цагаас 720 цаг хичээлээ 360 цаг 40 цаг хичээлээ юм нийтэд тусдаа ажил хийлгэх гэдэг юм сонгох санкцтай ингээ 3 4 төрлийн сонгох санкцтай эдгээрээ аль нэгийг шүүх танд оногдуулсан бол эн чи ялын нэг төрлөө. Ингээд та одоо шүүхийн цахим санд, цагтаагийн асаап санд те ингээ албан ёсоор гэмт хэрэгт холбогдсон гэ бүртгэл ял сэтгэл эдэлж байсан гэдэг тодорхойлолт мэдээлэлтэй болно те энэ тэгэхээр нөгөө иргэнд үзүүлж байгаа үр дагавар нь ийм хор уршигтай гэдгийг ойлгохгүйгээр орох те сурхаа одоо суралцсан ажилд орно төрийн алба хаана гэл эн чиндээ хүний амьдрал чинь баян гэтэл одоо ингээд тэр тусмаа энэ одоо юу гэдгийг бага насны хүүхдүүд гэдэг юм 14-өөс дээш насны 25 орчим насны залуучуудыг холбогдоод байна л да энэ төрлийн гэмт хэрэгт те